Шинэ жилийн чимэглэлүүдээ одоо хүртэл амархаагүй байна уу? Яагаад болохгүй гэж одоо ч харахад гоё байгаад тээ. Тэгвэл байжлаа. Заавал тэрийг хураах гээд хүчлээд авах хэрэг байна уу та? Зарим зүйлсийг хүчлэх шаардлагагүй юм шиг. Юунд ярах вэ? Хүмүүс муу хэлжлээ. Тэглээгээд бидний биед ороод бидний амьдралаар амьдрахгүй шүү дээ. Тэгэхэд жаах идоног нүдэ байсаадаа. Тэко. Одохгүй Валентин цагаан сар гэдэл баяруу дараараасаа орсон. Цаг хугацаа бидний хизээж хүлээхгүй. Гэхдээ энэ сайхан биш гэж юу? Дараагийн баярууд өөр нэг сайхан дурсамжууд үүснэ. Дурсамж үүсэхгүй маа гэхэд шинэ боломжууд ирнэ. Би хавда тухайн баярыг өөрөө тэмдэглээгүй байсан чинь бусад хүмүүсийг баярлаж байгааг харах дуртай. Тэдний инээлдэж байгаа. Тэдний тэр баяртай өгч байгаа ач холбогдлыг харах их дуртай. Хүмүүс хүүхдүүдээ баярлуулах гэж оролдоход би дуртай. Ээж авда бэлэксэл төхөөр бэлдэж байгааг харахад би дуртай. Хүүхдүүдээ эрхийг тэсээ зөвлөж байгаа өшөд буурлыг харахад би дуртай. Баяр үнээр гоё. Жаргалтай мөчүүдийг үсгдэг. Магадгүй энэ баярууд биднэрт амралт өгдөг. Амьсгалах зай өгдөг. Жаахан чөлөө зовлонгоо мартах боломжийг өгдөг. Би бинийхээ хайрлах, хайртайгаа мэдрүүлэх боломжийг өгдөг. Намайг багахад шинэ жил үнэхээр сайхан байжлаа. Миний хамгийн дуртай баярал шинэ жил. Тэгээд төрсөдөр минь байлаа. Шинэ жил үлгэрийн юм шиг санагддаг бол төрсөдөр маань сэтгэл тогтлоосон найзуудаар минь дүүрэн өдөр байдагсан. Ээж аав минь бүх таньдаг хүүхдүүдийг дуудаж байна. Гэрээр дөрөн бужигна. Их жаргалтай ажиллаа. Харин шинэ жилийг ширээ дүүр хамтднаар өгддөг ажиллаа. Намайг багахад бид бүх зүйлсээ саарч юмдаг байсан. Мотоо саарч юм. Цогоо саарч юм. Саар тухайн гарах гэж байгаа оноо хан дээр бичнэ. Өөртөө саагаа хүртэл биендээ өмсч ихдэг ажиллаа. Үсээ саагаар буучна. Үзүүндээ саагаар очно.
Далаачаасаа гарч ич. Үнэхээр гоё дурсамжууд шүү. Цэцэрлэг сургууль маш өргөнөөр шинжлэх тэмдэглэдэг байлаа. Намайг цэцэрлэгт байхад манай цэцэрлэгээс эцэгчүүд шинэ жилээр өсгөлжингийн жүжиг тоглоно гэд бөөн бэлтгэл хийжлээ. Тэр үед тийм л ажил бүтэлтэй баярлалаа шүү дээ. Ээж минь шинэ жилийн шөнө заавал гоё балаарч амсна. Дүү бит хоёрыг ч гэсэн ганган балаачаар гоёдаг байлаа. Тэгээд л тэсэн ята 12 цагийг хүлээдэг байлаа. Яг л тэр үед ичид ийм зүйл болгож байгаа юм шиг. Чи шинэ жилийг яаж тэмдэглэдэг байсан бэ? Надаас өөр байсан уу? Одоо багийнхаа дурсамжийг санахаар шинэ жилээс юу хамгийн их тоо санагддаг вэ? Мандрин юм руу, бенгалийн галуу, өвлийн хүнтэй шоколад, шинэ жил болоод дууссан ч шинэ жилийн талаар ярьж байгаа дуучлаарай. Яагаад ч юм өнөөдөр ийм бодлоод л төрөөд. Магадгүй чи одоо болгож байгаа цагаан сарыг хүлээж байгаа. Эсвэл бүр дургуйж байгаа. Тэгтээ зүгээр. Баярууд өнгөрөөд л юм. Дараагийн баярууд нийлжлээд л юм. Магадгүй чи наадамд дуртай байх. Би ч гэсэн мар уралтгыг харах дуртай. Бараанасаа хөдөлж байгаа. Адуу гарахаар ягаад ч юм сэтгэл өгшөөд байдیں۔ Харин бараандаа орж ирж байгаа морийг харахаар бүр нулимс гардаг гэж бодно. Наадам бас л гоё байр шүү. Бид стадион ороогүй ч гэсэн худал ходог яваагүй ч гэсэн заавал хуушраад гэдэг. Тийм биш гэж юу? Наадмын хуушрыг заавал идэх ёстой юм шиг. Анаас ч юм уу авч ид. Бас л гоё шүү. Наадмын өдрөө халуун дулаах зуны хамгийн гоё өдрүүд байдаг шиг. Удахгүй хичээл хэлэх учраас тэр өдрүүдийн сайхныг, тэр гоё мөчүүдийг мэдрэхийг хичээж байгаа. Тэр нэг өдрүүд бас л жаргалтай мөчүүд шүү. Тэгээд удахгүй 9 сарын 1 болдог. Эрдмийн баяр бас нэг л баяр шүү дээ. Хэдийгээр бид хичээлдээ худургүй байдаг ч 9 сарын 1-ний болов үлдэг. Найзуудаа үлдэг. Хамт олноо үлдэг. Хөөжилтөө сайхан мөчүүдээ үлдэг. За өнөөдрийн шөнийн бодол иймэрхүү байлаа. Одоо амарчул. Одоо тайвшраад амарчул. Хоёлаа сайхан амръя. Харин орон зайг
Энд ингээд үлдээ.